Энэ удаагийнхаа бичлэгээр 2018 онд нээлттэй хийсэн хайр дурлал төрлийн Everyday киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Гэтэл түүний араас нэгэн эмэгтэй хоолоо миний хоо цагт болж байна гэж орилох нь тэр. Залууч айж нуруугаар нь хөөцөөж цогтусан эргэж харахад байрны болмор нэг том харгаа. Зуны багт KFC Chipotle соустай зуны багц худалдаанд гарлаа. агаа түрүүний ярьсан юмар үргэлжлүүлээ л да. Тэгээд нөгөө нэг том харгаар чинь сүүлийн үлдсэн мөчийг шүүрэн авч. Мөч бүхэн амттай. KFC Chipotle соустай зуны багц худалдаанд гарсан байна. Авч явахад хялбар. Chipotle соустай амтд бүргээр шарсан дахианы махаар баялаг зуны багцыг KFC-гийн салбаруудаас болон хүргэлтээр аваарай. Болоо өдөр бүр өөрөөр өсвөр насны хүүхдүүдийн биед амьдардаг нууцлаг аялагч сүнс юм. Ингээд маань ахлах сургуулийн хүү Жастины биед энэ өдөр сэрж байгаагаар кино эхэлдэг. Тэрээр хэний бие дорсноо утасны камераар нь харж хаад селфи дарж 23 цагт болон 23 цаг 50 минутанд тус бүр сэрүүлэг тавилаа. Рианан бол Жастины найз охин бөгөөд Жастин түүнийг төдийлөн тоодоггүй. Хэдийгээр Рианан Жастинд бүхэлдээ сэтгэл алдарсан ч Жастины хувьд түүний зурвсанд нь ч хариу бичдэггүй нэгэн. Энэ өдөр сургууль руугаа Жастины дүрээр очих ба Рианантай таарахад тэрээр Жастинаас түүн рүү хитрхи их зурус бичсэндээ уучлалт гуйдаг. Жастин түүнд зүгээр дээ гэж хариулна. Ер нь бол Жастин түүний зурвсанд хариу бичих нь энгийн үеийн зам байдалтай нь огт нийцэхгүй юм. Улмаар Рианан Жастиныг хичээлээ таслаад хамтдаа илүү их цагийг өнгөрөөе гэж ятгадаг. Ингээд тэр хоёр сургуулаасаа сэмхэн гарч тэд бүхэл өдрийг зугаатай эд шидийн мэтэл өнгөрүүлнэ. Тэд машиндаа дуулцгааж, акюрм орж, мөн далайн эргээр аз жаргалтай зугаалan цагийг маш их хөвгөлтэй өнгөрүүллээ. Дараа нь тэд цэцэрлэг түрээлэнгээр зугаалж байхад Риан түүнд хэдэн жилийн өмнө аавынх нь ажил нь бүтлгүүтэж сэтгцэн хямарснаар ар гэрийнхэн амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай сэтгэлээ хуваалцдаг. Жастин түүний гэр бүлийн амьдралыг сонирхож түүнд сэтгэлийн дэм өгч байгаа нь Риананд сайхан санагдана. Эцэст нь тэд үнсэлцлээ. Өдрийн төгсгөлд тэд салах болоход Жастины дотор байгаа Риананд маргааш өнөөдөр шиг байхгүй гэдгийг хэлнэ. Гэсэн хэдий ч Рианан маргааш бол маргааш гэж хэлээд өнөөдрийг энэ чигээр нь сайхнаар дуусгадаг. Тэгэд тэд дахин нэгнээ үнсээд салцгаалаа. Ямар ч ч Рианан сэтгэл төрүүлсэн бололтой. Маргааш нь болж энэ удаад Эми хэмэх охины биед сэрдэг. Тэр мөн л өөрийнхөө биений зургийг дарж сэрүүлгээ тохирууллаа. Ингээд Рианантай ойрхон байхын тулд Эми ахлах сургуульд шин сурагчийн хуваар очино. Энэ хооронд Рианан Жастин өөртөө урдын адил дахин үл тоомсролсон байдалтай харьцснаас болж сэтгэлээр ундаг. Энэ үед Эми Рианантай уулзаж өөрийгөө шинээр ирсэн сурагч гэдгээ хэлээд түүнээс сургуулаа танилцуулаач гэж хүсв. Ингээд тэр хоёрыг химийн лабораторид байхад Жастин орж ирээд өчигдөр хичээл тасалсан тухайгаа сонсоод гомдлоо. Тэр өчигдөр юу болсныг сайн санахгүй байгаа бололтой. Энэ байдлыг нь хараад Рианны сэтгэл шархалдаг. Тэгээд Жастин бэлтгэлээ алгасандаа Рианныг буруутгав. Үүнийг нь хараад Эми уурлаж Рианны өмнөөс Жастинд хариулж үзэсгэлэнтэй найз охинтойгоо цагийг сайхан өнгөрүүлсэн хүний амьдрал хөгийн байна гэж юу? Амьдралдаа тохиолдсон ганц сайхан зүйлээ үнэлсэнгүү гэж хэлнэ. Энэ үед Рианан Эмиг болиулж Жастин түн рүү хачин хараад гараад явчихдаг. Таагүй нөхцөл байдлын дараа бухимдсан Рианан найз Александрыгаа Эмид тус болоорой гэж гуйгаад гарч явлаа. Маргааш нь болоход Нэтан нэртэй хүүгийн биедээ сэрдэг ба зураг аваад сэрүүлгээ тавьдаг. Тэр компьютер дээр сууж газрын зурагнаас хаяг хайна. Энэ хооронд Жастин Рианан хоёр үдшилтэд оролцож Жастин Риананд түлхүүрээ үлдээгээд найзууд дээр очлоо. Рианан ганцаараа таагүй духгүй байдалтай байсаар. Жастин бүхэл шөнийн турш Рианныг байгаа гэж тоосонгүй. Тэгээд Рианан ганцаараа зогсож байхдаа Нэтнийг өөрийнхөө бүжгэлж байхыг хараад түүнтэй нэгдэхгүй байж чадсангүй. Тэр хоёр хамтдаа бүжгэлж байх үед Жастин тэдэнд ойртож ирээд Рианны хажууд түүнийг тусгаарлан зогсдог. Нэтэн өөрийгөө Жастины найз Стивийн үеэл гэж танилцуулаад өөрийгөө ижил хүстэн гэж хэлв. Үргэлжлүүлээд өөрийгөө Жастинд татагдаад байгааг хэлэхэд тэрээр буцаад найзууд руугаа явна.
Улмаар нэтэн Рианныг гадагшаа гарахыг урилаа. Дараа нь тэд Риананд тохирох төрлийн хөвгүүдийн тухай ярьж инээлддэг. Ингээд тэд удаан хугацаанд ярилцдагч нэтэн 12 цагаас өмнө явах ёстой. Энэ хооронд Жастин найз Стивийг үеэлгүй гэдгийг нь олж мэднэ. Тиймээс тэд доошо бууж ирэн Нэтаныг хөөдөг. Маргааш нь хараагүй хүүгийн биед сэрээд утсаа олж чадсангүй. Тиймээс тэр өдрийг бүхэлдээ өрөөндөө өнгөрөөхөөс аргагүй болно. Энэ хооронд Нэтан өөрийг нь чөтгөр эзэмтсэн гэж интернетэд тавьсан байлаа. Маргаашны Рианан нэгэн дугаараас олон нийтийн газар тухайн хүнтэй ганцаараа уулзахыг хүссэн зурвас хүлээн авдаг. Тэрээр номын санд очиж Меган нэртэй охинтой уулзна. Эхэндээ Меган Риананд Нэтэн өөрийг нь явуулсан гэж хэлдэгч дараа нь тэр өөрийгөө биеэс биед шилждэг сүнс гэдгээ тайлбарлаж эхэллээ. Тэрээр өдөр бүр өглөө бүр өөр биед сэрдэг гэдгээ илчлээд Жастинтэй гадуура зугаалсан тэр өдөр өөрийгөө Жастин байсан. Тэгээд маргааш нь Эми нөгөөдөр нь Нэтэн байсан гэдгээ хэлв. Рианан түүний яриаг сонсоод алинд нь читгэхгүй явахыг оролдсон ч Меган түүний болцохдоо Жастинд хэлсэн үгсийг нь хэлж эхэлдэг. Улмаар Рианан Жастин болон бусдад нь өөрөөр нь тоглоом хийж байна гэж таамагладагч Меган өөрийнхөө үнэн гэж батлана. Тиймээс гайхаж балмагтсан Рианан тэндээс явлаа. Маргааш нь тэр дахин нэг дугаараас зурвас авч хоолны газарт ээтэй уулзахаар яв. Энэ удаа Дэй Аз хүүгийн дүрээр түүнийг хүлээж байдаг. Ингээд Рианан өөртөө нь уулзсан цуг байсан хүмүүстэй хийсэн үйлдэл ярьсан зүйлсийн талаар асуухад тэр бүгдд нь зөв хариулна. Эцэст нь тэрээр өөрийгөө Эй гэж танилцуулдаг бөгөөд энэ нь өөртөө өгсөн нэр нь юм. Эй түүнд өдөр бүр өөр биед сэрдэг. Сэрсэн бие нь үргэлж сүлд байсан биетэй нь ойролцоо байдгаас гадна ижил насныхан байдаг гэдгийг хэллээ. Эй эцэг ихтэй эсхээ хаан төрснөө огт мэдэхгүй. Тэр бүр жаахан байхасаа л биенээс бие рүү шилжсээр иржээ. Тэгээд Эй тухайн өдрийг тухайн хүний биед өнгөрөхдөө аль болох бага уламр үлдээхийг хичээдгээ хэлдэг. Дараа нь Эй түүнд биенд нь сэрсэн бүх хүнийхээ зургийг нийтэлдэг Instagram хаягаа үзүүлнэ. Хэдийгээр Рианан баг зэрэг эргэлзэж байгаа ч түүнд итгэж эхэлж байна. Улмаар Рианан энэ нөхцөл байдлыг өөрөө судлахаар шийдээд сүмрүү Нэтэнтэй уулзахаар очлоо. Нэтэн тэр өдөр өөрийгөө чөтгөрт эзэмдүүлсэн гээд болсон явдлын зөвхөн багахан хэсгийг л санаж байгаагаа хэлдэг. Нэтнийг маргааш нь сэрэхэд чөтгөр түүний биед байхдаа утсаар нь өөрийнхөө Instagram хаягийг шалгасан. Тэр сатаны хаяг нь үнэхээр ер бусын. Өөр шиг нь биеийг нь эзэмсэн хүмүүсийнхээ зургийг бүгдийг нь цуглуулсан мэтэл байсан гэв. Рианан харж болох уу гэхэд Нэтэн ямар нэгэн зураг татаж амжаагүй байтал хаягнаасаа гаргачихсан гэж тайлбарлана. Энэ бүхнийг сонсоод Рианан Эй худлаа яриаггүй гэдэгт бүрэн итгэлтэй боллоо. Маргаашны Рианан сургуулийнхаа коридороор явж байхдаа өөрийг нь харж буй охиныг хараад Эй гэдгийг таньдаг. Тэр хоёроо ярилцаж тэр түүнээс Нэтний талаар асуув. Эй Нэтний гэрт цагтаа амжиж ирж чадаагүй болохоор биеийг нь яран орхих шаардлагатай болсон байна. Тиймээс тэрээр Нэтний утсан дээрээс Инстаграмаа гаргахаа мартжээ. Дараа нь Рианан Эйг Жастины дүрээр өөртөө үнсэлцэж хувийн амьдралд нь халтсан гэж үздэг. Улмаар Эй уучлалт гуйж хүн бүрийг тэгж үнсээд байдаггүй гэдгээ тайлбарлаад Риананы хувьд өөрөөр мэдрэгдсэн гэдгийг хэлнэ. Тэр өдөр Рианантай байхдаа урд өмнө хизээч мэдэрч байгаагүй тийм л мэдрэмжийг мэдэрсэн гэлээ. Тийм ч учраас тэр өөрийн нууцаа Риананд хэлэхээр шийдсэн байж. Тэр өдрийн орой Рианан Жастины гэрт байх ба зугаалсан өдрийн талаар юу санаж байгааг нь асуухад тэр ч бас сайн санахгүй байна гэдгээ хэлнэ. Үргэлжлүүлээд тэр Жастинаас өөрсдийнхөө харилцааны талаар асуухад тэрээр бүхэл нөхцөл байдлын талаар мэдэхгүй байв. Маргааш нь Эй Жорж гэдэг хүүгийн биед орсон байлаа. Тэрээр Рианныг номын санд уулзахаар дуудаж "Чи хэн бэ? Түүнийг хэн болохыг нь танихгүй юм шиг жүжиглэн хуурч тоглоом хийн." Ингээд тэд Эйн амьдралын талаар дахин ярилцдаг. Эцэст нь тэд үнсэлцгээд Жоржийн хүүгээ хит барьдаг ээж ирээд Рианныг бие үнэлэгч хэмээн дуудав. Улмаар Рианан машинтайгаа зүгтааж инээсээр. Гайхалтай нь маргааш нь Эй Рианны биед сэрлээ. Тэр сэтгэл догтлон орноосоо босож өөртөө тайван байхыг сануулна. Шүршүрт орж байхдаа Эй Рианны биеийг харахгүй байх дээр анхаарав.
Сургууль дээр Жастин Риан руу ойртож түүнийг үнсэхэд тэрээр ихэд сандардаг. Тэгээд тэрээр Жастиныг өөрөөсөө холдуулж өөрийг нь ойлгохгүй эсвэл үнэлэхгүй байна гэж хэлв. Маргааш нь Эийг ингэж хэлснийхэн төлөө Рианныг уурлахгүй байгаасаа гэж найдана. Хичээлийн дараа Риан аавынхаа ажил дээр очдог бөгөөд үнэндээ бол жинхэнэ Риан хизээч ийшээ ирэхгүй байсан юм. Улмаар тэр аавтайгаа дотн байж аав нь түүний зургийг зурдаг. Орой болоход Рианныг маргааш уншиг гээд өнөөдөр болсон бүх зүйлийг тэмдэглэлд бичээд унтлаа. Риан маргааш нь тэмдэглэлийг уншиж Жастинаас өөрөө салахаар түүнтэй уулзна. Тэр эцэст нь Жастин өөрт нь сайн биш гэдгийг ойлгожээ. Түүний шийдвэрийг Жастин сонсоод зочирдсон ч тэр Риананд амжилт хүсв. Дараа нь тэр Эйтэй утсаар ярьж салсан тухайга хэлнэ. Тэрээр амьдралдаа шийдвэр гаргалт дээр хизээч ийм шийдэмгий байдлыг мэдэрч байгаагүй гэдгээ хэлдэг. Үйл явдал шилжиж ойд байгаа авга ахынхаа байшин руу явж байгаа залуугийн биетэй Эй болон Риан нар машинтай явж байгаагаар үргэлжлэнэ. Тэд бүтэн өдрийг хамтдаа ярьж инээлтэн өнгөрөөдөг. Тэгэд тэд маргааш дахин уулзахаар төлөвлөж Эй биед нь байгаа залууга шөнөөс өмнө гэрт нь буцааж хүргэх ёстой болохоор Рианныг үлдээж ирсэн машинтайгаа буцлаа. Маргаашны Риан бүхэл өдрийн турш Эйг ирэхийг хүлээсэн ч тэр ирсэнгүй. Эцэст нь тэрээр ээж рүүгээ залгаж байшингаас өөрийгөө авуулна. Ажлын өдөр 3 цаг жолоо барихад хүргэлээ гэж ээж нь түүнд уурладаг. Маргааш нь Эй Голланд руу нисэх ёстой Майкл хэмээх хүүгийн биеинд сэрлээ. Хэрвээ тэр явчих бол Голландад өөр хэнэгний бие рүү шилжиж эргэж ирж чадахгүй тул гэрээсээ зүгтаан Риан руу залгаснаар тэр түүнийг авахар ирнэ. Риан эгчийнхээ машиныг жолоодон ирэх ба Майклийн ээжээс зүгтааж байхдаа жолоочийн талын төлөө хугалдаг. Тэгэд Риан Эйд өчигдөр түүнийг ойн байшинд ирээгүйд нь уурлав. Гэтэл өчигдөр уушиг шилжүүлэн суулгах мэс засал хийлгсэн охины биеинд сэрээд ирж чадаагүй гэдгээ тайлбарлана. Ойрхон утас байхыг нь хориглосон байсан болохоор залгаж чадаагүй байж. Хожим нь Эй амиа хорлох гэж байсан Келси хэмээх охины биеинд сэрлээ. Риан түүнтэй гэрт нь уулзах ба тэр хоёр Келсиг аль хэдийн амиа хорлохоор нарийн төлөвлөсөн байхыг олж мэднэ. Келсигийн аав өглөө 5 цагт гэртээ ирэх тул түүнээс өмнө Эй Келсигийн биеийг орхих юм бол амиа хорлох магадлалтай. Улмаар Риан Эйг Келсигийн биеинд аавыг нь эртлэн байж түүнд туслахыг хүслээ. Эй түүний биед тэр болтол байж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа ч оролдож үзэхээр шийднэ. Шөнийн 11 цаг 59 минут. Эй Келсигийн биеинд одооч байсаар. Өглөө болж Келсигийн аав гэртээ ирэхэд Эй Келсигийн биеинд байсаар байх ба аавд нь түүнд тусламж хэрэгтэй байгааг хэлдэг. Ингээд Эй болон Риан нар хүний аим аварсандаа хоёулаа баяртай байлаа. Маргааш нь Эй Рианны ангийн найз Александрийн биед сэрдэг. Өдрийн турш Эй Александрыг ямар мундаг залуу вэ гэж сайрхсаар. Риан Эйг Келсигийн адил Александрийн биед хэсэг хугацаанд үлдэхийг хүсдэг ба ингэснээрээ тэд удаан хугацаанд хамт байж болох юм. Эй эргэлзэнгүй зөвшөөрч дараагийн хэдэн өдөр Александрийн биед үлдлээ. Ингээд Эй Александрийн хувийн амьдралд бүрэн халдаж Рианантай цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд ээжийнхэн залгасан бүхэл дуудлагыг авсангүй. Тэр өдөр нь Александрийн төрсөн өдөр байсан бөгөөд гэр бүлийнхэн нь түүнд гинтийн бэлэг бэлдсэн байж. Тэр өдрийн турш гэр бүлийнхнийг нь тоогоогүйдээ Эйд таагүй санагдаж гэр бүлийнхэн ч бас Александрт сэтгэл дундуур байлаа. Эй Александрийн биеэр ээжээсээ уучлалт гуйж маргааш Риананд мэдэгдснийхээ дараа түүний биеийг орхихоор шийднэ. Маргааш нь Эй Риананд амттай оройн хоол бэлдэж өгөв. Ингэх зураа тэд ярилцаж Эй Александрийн амьдралыг булаахыг хүсэхгүй байгаа болохоор маргааш түүний биеийг орхино гэдгээ хэллээ. Үргэлжлүүлээд Эй түүнд өөрсдийгөө үрд хамт байж чадахгүйгээд цаашдаа Рианныг Александртай хамт байхыг хүсдэг. Учир нь тэр бол сайн бас сайхан залуу. Риананд төгс тохирно гэв. Эцэст нь энэ бол тэдний хамтдаа өнгөрүүлэх сүүлчийн шөнө гэдгийг мэдээд Риан Эй нар бүжиглэж, ярилцаж, сүүлийн хэдэн цагийг хамтдаа Александрийн орон дээр тэврэлдэн өнгөрүүллээ. Маргааш өглөө нь Эй Кэти гэх баян охины биеинд сэрээд тансаг машиныг нь хөлөглөн явна. Энэ хооронд Риан сургууль дээр Александртай таарч
тэр түүний сайхан инээмсэглэлийг нь магтдаг. Ингээд тэд коридороор хамтдаа алхана. Харин A төв цэцэрлэгт хүрээлэнд шинэ биеиндээ амьдралыг зугаатай өнгөрүүлж байгаа бичлэгээ Instagram-д оруулж байгаагаар кино маань төгсдөг. Эцэст нь дүгнэхэд A өөрийн амин хувиа хичээсэнгүй. Тэрээр хайртай Янныгаа цаашид аз жаргалтай амьдруулахын тулд түүнд төгс тохирсон хүнтэй нь уулзруулад түүний амьдралаас явжээ.